Та шүүхийн шинжилгээний талаар ямар бодолтой явдаг вэ? Хууль эрх зүйн орчны хувьд бол маш сайн болсон гэж боддог шүү дээ. Хуулиндаа биш. Би бол хүндээ байна гэж хэлнэ. Ер нь бол шүүхийн шинжилгээ асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачлаад одоо анх эхлүүлсэн. Тэгээд инкури ерөнхийлөгчийн үед шүүхийн шинжилгээ хийнэгээд тэгээд намайг судалгаа хийж иргээд Америк руу явуулж илаа. Тэгээд би чи Америкийн маш олон мужаар бараг 30-аад мужаар явж Америкийн одоо муж улсын шүүхтэй, холбооны одоо дээд шүүхтэй, за шүүхийн ерөнхий зөвлөлгээд хууль эрх зүйн орчинтой ингээд танилцаж судалгаа хийж ирсэн. Тэгэл ирээд л одоо анхны шүүхийн хуулийн төслийг одоо биччихлээ шүү дээ. Хуулиа хатуу чанд дааж мөрсдөг том гүрний хуулиас одоо манай хөрсөн дээр буух хууль юу байв? Авах зүйл их байсан бах та. Байлгүй байх та авах зүйл зөндөө зүйл байна те. Хуучин бол шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. За тэгээ энийг чинь салгасан. За нөгөө талаас тэгэл туршлага судалсан хүн чи ирээл одоо залууч хөө зөрөгтэй ч хөөж янз янзын зүйл ярьж ялээ шүү дээ. Тухайлбал тэр үед дээд шүүхийн шүүгч шинээр томилогдоод тэнгуүтэ маргааш нь сонинд ярилцлага өгөөл дээд шүүх багаар ажиллана гээл. Тэгтэл би чи нэг Америкийн мундаг судалсан нөхөр дээд шүүх багаар ажилладаг юм аа. Шүүхийн хараад бус байл гэж нэг юм байдаг юм аа. Хэрвээ та ингэж ажиллах юм бол та огцрох хэрэгтэй гээл нөгөөдгийнхөө сонин дээр нь ярилцлага өгөөл одоо сууж ялээ шүү дээ. Америкийн хуулийг судлаад одоо хуулиа боловсруулчихсан байна шүү дээ. Шүүгчдээ яаж бэлдсэн бэ? Ер нь бол шүүхийн шинжилгээтэй холбоотойгоор маш олон шүүгчид бол Америк явсан. За энд бол Америк нэгдсэн улсын Texas мужийн одоо Joy Spurlock гэж шүүгч бол маш их хувь нэмрээ оруулсан гэж боддог. Тэр хүн бол Азийн шүүхийн институт гэж байгуулад тэгээд Монголын олон одоо шүүгчдийг Америкт сургасан байдаг. За түүний чинь Монгол Улсын ерөнхийлөгчөөс үнэлж түүнийг шагнаж урамшуулж за түүний төрсөн өдрөөр нүртэл одоо илгээлт дээр явуулж исэн. Ийм хүн байдаг. Ямар илгээлт явуулсан? Спурlock шүүгчийн 70 насны ой болоод тэгээ Монголоос дээд шүүхийн ерөнхий шүүгчийг за үндсэн хуулийн цэцгийн даргыг за Монгол Улсын ерөнхийлөгчийг улсын тэгээд миний би ерөнхийлөгчийн одоо илгээлтийг аваад тэгээд дээд шүүхийн ерөнхий шүүгч үндсэн хуулийн цэцгийн дарга нарын хамт одоо Америкийн Texas мужид очиж Spurlock шүүгчийн одоо төрсөн өдөрт оролцож байлаа. Тэр хүн бол маш их зүйлийг хийсэн шүү. Монгол Улсын шүүхийн шинжилэл шүүгчдээ одоо давтан сургах тэр бүх зүйл бол онцгой их гавьяа явуулсан. Тийм хүн байсан.